Баясгалангийн тэлмэг гэдэг дижитал уран бүтээлч илүү тодруулах юм бол character designer, character sculptor гэдэг төрлөөр уран бүтээл хийдэг юм залуу байна. Бага багтаа бол мэдээж маш чимээгүй гэхдээ креатив хөвгтэйсэн. Багасаа л айгүй их янз янз юм хийх гэж оролддог байсан. Тэгээд тухайн үед баг нурт байсан. Тэгээд хичээлгүй үедээ болохоор нөгөө өвмэ дээр амьдэрдэг хөдөө. Тэгэхээр тэнцээ явахдаа хөвчлэн нөгөө силбер хийх гэж айгүй их оролддог байсан. Тэр нь магадгүй өнөөдрийн бас нөгөө битийг мэдрэх мэдрэмжийг маань илүү хөгжүүлсэн байж магадгүй. Анхны мөрөг бүтээл хурдан морин жагаа хөөхтэйсэн. 6-7 наснаа л бүтээжсэн. Мэдээхдээ гол нь нөгөө мартдаггүй болохоор анхных гэдэг байгаа шүү. Тэр бүр амар яг ингээд сэтгэлд хүрж исэн байхгүй. Гол нь маш тийм тухайн үедээ бол айгүй гоё зурцсан. Одоо санахлаар яг нэг юм дөрвөлжнөл хөлтөл нэг юм зурж исэн санаад байна. Зүгээр яг айгүй их өдөөж исэн юмнууд бол мэдээж анимашн хүүхэлдэйн кинонууд л айгүй их байсан. Тухайн үед бол Disney-гийн анимашнууд айгүй их явж байгаад сүүлд нь Ice Age гэж гарч ирж байсан. Тэрнээс маш их тийм урам авч ирсэн. Яагаад тэгэхээр тухайн Ice Age дээр нөгөө nomadic culture-ийн талаар тодорхой хэмжээнд гардаг. Тэр нь надад бол маш гоё. Тэр нэг яг ингээ хийхийг хүсэжсэн. Тэрнээс өмнө болохоор би нэг амьдралтаа нэг ганц удаа тал хүртэл ном уншиж үзчихсэн. Тэр нь бол манай өвөд гэдэг нэг галын төлөө тэмцэлгээд бүр нөгөө хүний өмнөх үеийн те гал дөнгөж бий болоо явж исэн. Тэр үеийн харуулсан тийм ном байсан. Тэгээд тэрийг ерөөсө дүрсжүүлж би ерөөсө чаддаггүй. Тэгтэл нэг гоё тийм мэдрэмж нь байгаад байсныг сүүлд нь тэр Ice Age-с олж хараад тэгэл ерөөсө яг л би юм анимашн хийн юм хүүхэлдэйн кино хийдэг хүн болно л гээл. Тэгэл ээжтэй хэлэхдээ нөгөө зураач болно л гэж хэлдэг байсан. Энэ Head Collector гэдэг нэг бүтээл байгаа. Нэг ёсны одоо анчин маягийн юм уу те. Мангасуудыг ангуучилдаг юм. Энэнийг нөгөө Муланы шаниугаас сэтвлээд ерөнхийдөө хийжсэн. Мулан кинон дэр нөгөө шаниуг ерөнхийдөө буулгаж авдаг тэр хэсэг нь бол мэдээж Монгол хүнд бол таалагдахгүй те. Тэр үүднээс энэ бол тийм байгаагүй гэдгийг нь харуулахыг зорьсон байхгүй. Тэ энэ одоо нэг 4 сар гарan хийсэн санагдчихэв. Бүх концептээс эхлээл энэ санаа төрөл энэ төрчихөж байгаа байхгүй. Тэнгүүдээ дараа нь буцаага 3D болгоно. 3D-гээ нөгөө принтер рүү хувируулна. Тэгээд принтерээс гаргаад нөгөө зас чанслаад буудна гэл. Энд чи өөрөө ингээд нэлээд олон салангадаа бүгднгийн дараа нь эвлүүлдэг. Тухайн үед бол би ийм хэмжээнд хүрнэ гэж ерөөсө төсөөлж байгаа. Ямар ч байсан мундаг л уран бүтээлч болно гэдэг нэг тийм төсөөлөлттэй. Тэр нь зураачаар л тодорхойлогдчихсэн. Тэгэл яваандаа энэ өөрчлөгдсөөр байгаа. Өнөөдөр ингээд дижитал арт үүнийг ингээд Монголд танилцуулаад байж хад бол айгүй их баяртай байдаг. Өнгөрсөн хугацаанд болохоор дандаа л нөгөө ганцаараа ажиллаж исэн. Тэр үед болохоор мэдэрч исэн юм бид нар олуулаа байх хэрэгтэй юм байна гэж айгүй мэдэрдэг байсан байхгүй. Тэгээд хэрвээ олуулаа олчих юм бол дижитал артад өөрт нь тийм хязгаар байхгүй. Бид нэр бүхэл зүйлийг хийж болно. Энэ нь өөрөө бас нэг өөр ертөнц болчтой. Тэгэхээр энэ ертөнцөөр дамжуулаад бид нэр соёлоо бүрэн сурчлах боломжтой. Тэгээд тэрэн дээрээ үндэслээд ер нь залуучуудыг бэлдэх хэрэгтэй. Бэлдээд үзээрэй. Магадгүй нөгөө сонгож чадахгүй байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр нь нөгөө санхүүтэй холбоотой ч байдаг юм уу? Ямар нэгэн шалтгаан гараад. Гэхдээ үнэхээр туртай байх юм бол энэ нөгөө авах тэр мэдрэмж нь үнэхээр гайхалтай байдаг учраас хүмүүсийг ороод үзээсэй л гэж үсэж байна. Тэрнээс хэрвээ энэ амьдралд ингээд хэрэгцээгүй мөнгө олж чадахгүй ч байдаг юм уу те амьдралаа залгуулж чадахгүй гэж байсан бол өнөөдөр би байхгүй л ах байсан байхгүй. Хүмүүсээс ирж байгаа мессеж бол ерөөсөө л тийм шүү дээ. Монголд яагаад юм хөгжөөгүй урлагийн төрлийг нь барьж авчаад явах гэдэг юм бэ те. Чи одоо амьдралаа залгуулах ёстой ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд орж гэтэл миний өнцгөөс болохоор би өөрөө илүү энэндээ дуртай тэг хийж байгаа юмнаас энэ мэдрэмжийг авч чадж байгаа болохоор энийг нь бас нэг миний талаас хараад бас ойлгодог болчих юм бол энэ хүн ингээ нэг юм хөгжүүлэх чинь одоо сүүлийн үед бол хамаагүй гайгүй болчихсон. Учир нь нөгөө аль хэзээ гаргаад үзүүлээ тэг өнгөрсөн бүх жилүүдийнхаа үр дүнг харуулчихсан болохоор бас харьцангуй гайгүй. Ихэнх үед бол хэцүү байсан. Тэгээ дунд нь бол нэлээд олон шантарсан. Янз янз юм хийх гэж үзсэн. Тэгэл бүр шал өөр ажил хийж үзчихсэн. Тэгэл бүр цаашлаа нөгөө Солонгос хүртэл явж ажиллаж исэн. Энд тэнд очивол
Тэгэл тэнцэнээс ерөөсөө нөгөө мэдрэмж маань миний авах гээд байгаа хүсэл маань тэр юу биш юм бэ? Одоо санхүүгийн хувьд ч юм уу тэр бол байж чадахгүй байна. Ерөөсөө энэчнээс одоо урлагаас авах өөрийнхөө бүтээсэн уран бүтээлээс авах тэр мэдрэмжийг хизээж гүйцэхгүй юм байна гэдгийг л ойлгосон. Маз бол мазалагаас сэтгүүлж байгаа характер. Энийг би арт той хэлбэрээр одоо хүмүүст танилцуулах гэж байгаа юм IP дүр юм байна. Надад болохоор мазалагийн талаар ямар нэгэн тийм ойлголт байгаагүй, мазалаа байдаг. Гэхдээ төдийлөн бас усцхаагүй байх гэдэг тийм л таамагтай явж байгаа сте. Гэсэн чинь яг судлаад үзэнгүүт чинь панда чинь 2000 цэнхтэй байгаа. Тэг чинь мазалаа 50 ширхэг гэдэг бол хэтэрхий баг тоохгүй. Дэлхийн хэмжээнд ч сте. Энд чинь баг устдсан гэсэн үг байна. Тэгэхээр энийг олон улсад айлуулах танилцуулах юм аа. Олон улсад танилцуулах ганц гол хэл нь бол одоо орчин үеийн урлагийн нэгэн төрөл болох одоо арт той, дизайнер той гэдэг байгаа. Энүүгээр л аль бол зүүн өмнөд Азад хүмүүст гаргах га техник арт тоёг хийж л байж байна. Одоо би ерөөсөө байнга л алхдаг байхгүй. Алхаал явж байна. Тэгэл алхаж байхдаа дотроо ингээл төсөөлнө шүү дээ. Ингээд орчин төсөөл. Эсвэл урд хүн явж явах юм бол ямар нэгэн тийм нэг хуйг дуулга муулга дээр нь дотроо төсөөл. Яг анатомд нь тааруулаад тий. Анатомийнх нь нэг талаас нь ингээд судалгаа за хуйг нь энэ ч нэ байвал иймэрхүү байна. Ерөнхийдөө л төсөөл дундаа л айгүй их амьдэрдэг. Тэгэл тийм болохоор магадгүй энэ илүү ойрхон бүтээхэд амар байдаг гэж магадгүй. Эрдэмтэд хүртэл нөгөө дотроо төсөөлөл явдаг. Яг тэрнтэй адилхан уран бүтээлч ч гэсэн хийх гэж байгаа юмнуудаа анханаас нь төсөөлж гаргаж ирдэг. Төсөөлөл нөгөө би жишээлбэл нэг дүр бүтээлээ гэхэд дүрээ шууд харчихгүй шүү дээ. Орчныг нь хараад өөрөө дотор нь баг ингээл тэмж байгаа юм шиг те. Юм гоё юм юун дээр орчин дээр явж гин тэнцэн ийм нэг анти явж гин энэнийхэн дүрний юм байх юм гэдгээ дотроо л их хөвчлэн төсөөлж байгаа л за ингээл бүр дотроос ингээл нэг бүр айгүй хэцүү юм нэг тийм мэдрэмж яд юм аа. За гарах цаг нь олжтэй л гэсэн нэг тиймэрхүү тэгэл компьютер дээрээ суугаад скетчүүдээ хийгээл эхэлдэг. Тэгэл тухайн үед нь яг уу барьж чадахгүй үе байдаг. Тэгэл тэрэнд нь бол тэгэл өнгөрөө чинь заримдаа бол маш хурдан бариад нөгөө юунуудаа гэс гаргаад ирээл үр дүнгийн үзээ явах. Тийм мэдрэмжүүд бас байна. Би одоо ингээл хүнд өгөх гэж штэ тий. Тэгэхээр чинь л бас ингээл харамлж байгаа штэ нэг жоохон гой хүн авчаасаа гэл энэ чинь бас яг нэг адилхан мэдрэмж байгаа байхгүй юу. Нэг чинь зүгээр л ингээл хүнд өгөө явуулчиххаас илүү ингээд яг дааж чадах хүнд нь эргээд хийж байгаа юмнууд маань ингээл амжилттай болохыг харангууд энэ чинь бас нөгөө яг хүүхэд маань ингээл амжилттай явж байгаа юм шиг мэдрэмж төрөх. Яг л адилхан ер нь бол. Яг уран бүтээлээ хийхгүй ингээл байгаа ангуул дэлбэрэх гэж байгаа мэдрэмж ингээл айгүй олон санаа нь яг өмнө солонгос явахд бол яг тэгжсэн байхгүй. Хэдэн сар болсон тэгээд юу ч хийгээгүй. Тэгэл юм дотор ингээл амар олон санаа байгаа л гэдэг. Тэгэл би их нэртэйгээ хамт явсан. Тэгэл бүр болохоо л эхнэрийнхээ гарн дээр ингээд зураг ингээд шивэс шиг зураг зорж мөрж тэгж хүртэл өөрийгөө тайвшруулж ирсэн удаа би. Нэг л төрсөн юм чи энийг нэг утгагүй өрмээргүй юм те. Зүгээр л өдөр хоногийг зүгээр л ингээл тоолоол өнгөрөөчмөргүй байна. Энэ амьдралтаа нэг ганц удаа чултгаа хамаагүй нэг том юм хийгээд энүүгээрээ дамжуулаад зөвхөн өөрийгөө гэж юм шиг энэ чи эх орныгоо энэ өв соёлоо бүгднийг сурчлал тэрийг нэг харчих юм бол за болцсон юм байна те. Тэгж л бодож штэ. Зүгээр айгүй энгийнээр хэлэх юм бол одоо бол би нэг видео гейм хийх мөрөөдөлтэй. Тэрийг эхлээд өөрөө бийжүүлээд тоглоо сууж явах. Дараа нь дэлхийд даяар тэрийг маань ингээд тоглоо сууж явах. Тэрний цаана миний өгөх гээд байгаа мессеж бол мэдээж Монгол соёлыг түгээх. Монгол соёлыг түгээхэд хамгийн гол хүмүүс нь бол өсвөр насны хүүхдүүдэд видео камераар дамжуулж энэ соёлыг түгээх нь үнэхээр том гаргалгаа гэх юм уу те. Энэ бол яг үүндээ кино анимашнаас ч илүү том салбар гэдэг байхгүй. Тэгэхээр ийм л мөрөөдөлтэй л одоо бас л нөгөө монгол хүн болоод ганц л удаа төрсөн шүү дээ. Тэгэл энэ хэрэгээ нэг гаргаж байгаа юмсан зүгээр л нэг иргэн баймааргүй байна. Бас нэг онцгой юм хийчих юмсан энэ насандаа тий.